За өдрийн мэнд хүргэе эрхэм сонсогч үзэгч та бүхэндээ эхлэл радио 87.9-с бэлтгэн хүргэдэг. За стандарт хэмжилзэн хэлцтэй хамтран хүргэдэг. Стандартаа дархан подкастын одоо 2 дахь дугаар хэлж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаарт бол хэмжилзэн хяналтын улсын байцаагч Анандаа, сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтэн Баярбаатар нар оролцож байна. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Эхний асуулт энэ жилийн үед яг стандарт хэмжилзэн хэлц. За хяналт шалгалтууд ер нь хэрхэн хийгдэх вэ? За энэ жил манай Монгол Улсын засгийн газрын 2022 оны 420 дугаар тогтоолоор салбарын хянах шалгалтын төлөвлөгөө бол батлагдсан байгаа. За өмнө дээр болоод ирэхээр нийтдээ улсын хэмжээнд 500 объект төлөвлөгөөд хянах шалгалт одоо төлөвлөгдсөн. Манай Дархан Уул аймгийн хувьд бол 20 объект төлөвлөгөөд хянах шалгалтад орохоор бол төлөвлөгдсөн байна. 20 объект. Тэгэхэд объектоор нь яриа авчихсан. Урьдчилан сэргийлэх хянах шалгалт болоод тэгэхээр 3 урьдчилан сэргийлэх хянах шалгалт бол төлөвлөгдсөн байгаа. За үүнд бол яг хэмжилзэн чиглэлээр болоод ирэхээр массын хэмжлийн хэмжээ хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд одоо хянах шалгалт хийх. Нөгөөх нь салсан бүтээгдэхүүний тоо хэмжээнд хянах шалгалт хийх ийм одоо 2 төрлийн урьдчилан сэргийлэх хянах шалгалт төлөвлөгдсөн байна. Нөгөө 3 дахь нь болоод ирэхээр үнэт одоо эдлэл худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж иргэдтэй мөн одоо урьдчилан сэргийлэх хянах шалгалт хийхээр ингээд төлөвлөгдсөн байна. Ер нь өмнөх жилүүдэд хянах шалгалт хийж явах зөрчлүүд хэрэг илэрдэг байсан бэ? Тэр зөрчлийг ер нь хэрхэн яаж харилцагдгийг те? Зөв. Ер нь бол төлөвлөгөөт хянах шалгалт одоогоор эхэлчихсэн байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 1220 01 дугаартай 2024 оны 3 дугаар сарын 18-нд бол төлөвлөгөөт хянах шалгалтын удирдамжийн дагуу одоо 4 объект хянах шалгалтад амрагдсан. За үүнд болоод ирэхээр ерөнхийдөө аж ахуйн нэгжүүд 4 объект хэрэг тодорхойлж хэлвэл яа. За ерөнхийдөө бол Дархан дулааны худлаа явах чинь. За зүгээр. Дархан уул аймгийн Шарын гол сумын Дулаан Шарын гол төрийн өмчт хувьцаат компани одоо төлөвлөгөөт хянах шалгалтанд хамрагдсан байна. Мөн одоо Шарын гол сумын эрүүл мэндийн төв хамрагдсан. Мөн Орхон сумын эрүүл мэндийн төв, Хонгор сумын эрүүл мэндийн төв, манай аймгийн эрүүл мэндийн газар гэдэг одоо эрүүл мэндийн байгууллагууд маань ер нь эхлээд төлөвлөгдсөн байгаа учраас төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт хянах шалгалтанд ингээ ороод явж байна. Ерөнхийдөө бол шалгалтаар болоод ирэхээр нийтлэг илэрж байгаа зөрчлүүд гэх юм бол дотоод одоо зөрчил дутагдал гэж ярина л та. Тий. Дотоод одоо хянах шалгалтын үйл ажиллагаан дээр бол хэмжих одоо хэрэгсэл дээр тавих дотоод хянах шалгалтын үйл ажиллагаан дээр бол одоо дутмаг байна. Ерөнхийдөө дотоод одоо аж ахуйн нэгж байгууллагууд маань засгийн газрын 311-р тогтоолынхаа дагуу дотоод хянах шалгалтын журмаа боловсруулад тэр одоо хянах шалгалтынхаа журмын дагуу дотооддоо өөрсдөө хяналтаа тавиа явдаг байгаа. Үүн дээр болоод ирэхээр тухайн журман дээр одоо яг хэмжилзүүн чиглэлээр одоо хяналт тавих талаар тодорхой тусгагдаагүй учраас энэ талын одоо хянах шалгалтууд маань бол дутмаг хийгдэхгүй яваад байна гэдэг иймэрхүү одоо зөрчлүүд илэрж байна. Зөрчлийг яаж ярилцаж байна? Зөрчлийг болоод ирэхээр тухайн байгууллагуудад одоо улсын байцаагч нь хянах шалгалт хийснийхаа дараа болоод ирэхээр хяналтын хуудасаар хийгдгээр байгаа. Тэгээд хяналтын хуудасаараа үнэлэхэд одоо үнэлж дүгнэхэд дунд буюу их эрсдэлтэй одоо дүгнэгдсэн тохиолдолд албан шаардлага бичиж одоо яадаг. Мөн одоо зөрчлийн тухай хуулийн дагуу тийм зөрчил шалгалт шийдвэрлэх ажиллагаа явуулаад торгуулаад мөнгөнд торгуулт тавих. Ихэд ийм арга хэмжээнд авагдаад явдаг байгаа. За. Ер нь цаашид байгууллагууд маань юун дээр анхаарах ёстой? Цаашид байгууллагууд маань болоод ирэхээр ер нь нэг үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд болоод ирэхээр тодорхой одоо үйл ажиллагаанд хамаарах эрх зүйн одоо талаараа сайн судалж мэдэх тий бүр мэдэхгүй бол холбогдох төрийн байгууллагуудаа хандах, асууж, зөвлөгөө авах ер нь ямар нэгэн одоо үйл ажиллагаа эрхлэхээс өмнө стандарт дүрм журам юмнуудаа сайн судлах шаардлагатай байна. Тэ өөртөө одоо санаатай буюу санаандгүйгээр одоо хуулиа зөрчсөн үйлдэл гаргаад ингээд зөрчлийн арга хэмжээ авахлах эрсдэл өндөр байдаг учраас ялангуяа нөгөө хэмжилзүүн чиглэлээр одоо жишээ нь хэмжих хэрэгслийг та худалдах гэдэг юм уу те импортоор оруулж ирээд худалдах байгаа бол эхлээд би одоо хаанаас ямар одоо
зөвшөөрөл авах вэ? Одоо юуг би ямар шаардлага хангасан байж яг импортоор оруулж ирэх зөвшөөрөл хангасан одоо авах вэ гэдэг юм уу тий. Ийм юмнуудаа болоод тэгэхээр холбогдох одоо төрийн байгууллагуудтай хандаад мэдээлэл юм сайн авч байгаарэ. За манай байгууллагын зүгээс бол яг энэ чиглэлээр бол иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх, зөвлөгөө хүргэх тал дээр бол ерөөсөө нээлттэй ажилладаг байгаа. Хэмжээ хэрэгсэл одоо яг ямар хэмжил хэрэгсэл одоо жишээ нь одоо тоол урууд байна тийм ээ. Усны тоол уур, цахилгаан тоол уур, дулааны тоол уур тий. Мөн одоо энэ худалдаа үйлчилгээнд ашиглагдаж байгаа электрон жингүүд тэгээд эдэр бодоо бүгд маань хэмжиж байгаа одоо таны одоо хэмжиж байгаа багаж тоног төхөөрөмж хэмжих хэрэгслүүд гэж үзэн. Одоо өчигдөр би ясна танай байгууллагын өдөрлөг дээр очиход хүмүүсийн нэг даралтын аппаратыг бас хэмжиж шалгаж юу одоо засварлт юм уу яа тэгэхээр одоо манай дээр болоо тэгэхээр манайх ч ерөнхийдөө баталгаажуулалтын байгууллага. Тэгэхээр шалгалт баталгаажуулалтыг бол хийж гүйцэтгэх нь засвар тохируулгын үйлчлэг бол хийгдэхгүй. Гэхдээ яг засвар тохируулгын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь одоо нөгөө эрхээ аваад эрхээ авцсныхаа үндсэн дээр одоо үйл ажиллагаа явуулж болно. Манай дээр болоо тэгэхээр даралтын аппарат, механик болон электрон аппаратуудыг бол шалгаж баталгаажуулдаг байгаа. Сая нөгөө 4 сарын 3-наас эхэлсэн тий. 4 сарын 3-наас эхэлсэн одоо нээлттэй хаалганы өдрөөр болоод ирэхээр бид бүхэн одоо даралтын аппарат, электрон одоо худалдааны жингүүд байна. За мөн цахилгааны тоолуурууд байна тий. Тэрийг бол иргэддээ бас хүрч ажиллах ажлын хүрээнд бол шалгалт баталгаажуулалтын ажлыг хийгээ явсан. Даралтын аппаратуудыг бол яг ахмадууд маань болоод тэгэхээр заавал баталгаажуулах шаардлагагүй. Гэхдээ ер нь хүн эргэлздэг те. За миний одоо биеийн байдал ийм байхад миний даралтын аппарат одоо ингээ хэмжээд үзэхэд одоо зөрүүтэй байгаа ч юм уу хүн нөгөө эргэлдэж болно те. Тийм үедээ бол ирээд ингээ шалгуулад манай дээр заавал баталгаажуулахгүй маа гэхэд шалгуулад одоо зөв байна, буруу хэмжиж ин гэдгийг бол мэдээд авах боломжтой. Тийм одоо юу явагдсан байгаа. Өөр сонирхолтой хэмжих хэрэгсэл байна уу ер нь одоо баталгаажуулах тий? Өөр одоо нийтлэг хэрэглэгддгээс бол даралтын аппарат байна, электрон жингүүд, худалдаа үйлчилгээнд ашиглагдаж байгаа жингүүд айгүй их түрүү нөгөө нэг ярьсан өршлөн сэргийлэх шалгалтаар нөгөө савлсан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн шалгалт хийхдээ тэр өдөртөмжийн дагуу болоод ихээр мөн одоо бас шалгалт хийгдээ явцсан. Савлсан бүтээгдэхүүн ямар савлсан бүтээгдэхүүн гэхээр одоо бид бүхний хэрэглэгдэж байгаа жижиглэнгээр борлуулагдаж байгаа лангуун дээр тавигдсан жижиглэнгээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг хэлж байгаа. Ерөнхийдөө энэ жил болоод ирэхээр хүнсний бүтээгдэхүүн талаар явсан болохоор энэ талаар бас ярих уу. Савлсан хүнсний бүтээгдэхүүн дээр болоод ирэхээр хаяг шошго гэдэг зүйл тавигдахгүй байх тийм зөрчлүүд байдаг. Тэгээд бид бүхэн болоод тэгэхээр хаяг шошгоо заавал байрлуулах тухайн хаяг шошгон дээр яг ямар одоо мэдээллүүд байх хэвээр энэ жишээ нь бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн орон, үйлдвэрлэсэн хамгийн гол нь хугацаа тий он сар хугацаа дууссан бүтээгдэхүүн мөн үү биш үү гэдгийг бол хэрэглэгч үйлчлүүлэгчид зөвхөн нөө шошгоос харж мэдэх учраас дан ганц хэрэглэгч үйлчлүүлэгч гэхгүй тухайн аж ахуйн нэгж ч гэсэн тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын одоо юмыг харуулж байгаагийнхаа хувьар хугацаа юм бол маш сайн шалгаж тавьж явах хэрэгтэй. Тэгээд энэ дээр болоод тэгэхээр мөн цэвэр болон бохир жинг заавал тусгаж явах хэрэгтэй. Тийм. Тухайн цэвэр жинг гэж юу гэлээд байна вэ гэхээр энэ бүтээгдэхүүн маань одоо ингээд 1000 граммаар савлагдсан. Одоо тий таны одоо ингээд жинлээд үзэхэд л яг 1000 граммаараа байгаа. Энэ одоо процесс цэвэр жингээд байгаа шүү. Тэгэхэд савлагдж байгаа бүтээгдэхүүнүүд маань шинж чанараасаа хамаарат хорогдол гэдэг юм үүсэж идэг. Тэгээд одоо сүүлийн үед нөгөө нэг худалдааны тоног төхөөрөмжүүд шинжлэгдээд гэх юм уу тий нөгөө баркод хэвлэгчтэй юунууд авих гарсан байгаа жингүүд. Тэгээд тэр яадаг вэ гэхээр супермаркетууд маань бас жоохон иймэрхүү дутагдал гаргаад байна л та нөгөө яг шалгалтаар очиод үзэхэд савлж байгаа бүтээгдэхүүнүүдээ одоо хэрэглэж авахаас нэлээд одоо олон хоногийн өмнө савлаа тавьчихдаг гэсэн үг. Савлаа тавихдаа савлангуудаа жингээ үзээд баркодоо хэвлээд тавьчихна. Баркод хэвлэгдэнэ гэдэг чинь тэн дээр чинь нөгөө тухайн үнэн нь ол нөгөө бичигч чинь ингэнгүүт нөгөө хэрэглэгч үйлдвэрлэгч хоёрын хооронд нөгөө үнийн одоо юу гэдэг маргаан үснэ яагаад гэвэл 1000 грамдаа хүрэхгүй байхад одоо тухайн савлж авах процесстэй болоод тэгэхээр 1000 грамдаа хүрдээсэн байж болно. Хорогдол үүсээд 995 грамм ч гэдэг юм уу. Тэгвэл тэр хүн 995 граммынхаа төлбөрийг төлөх одоо ёстой болно шүү дээ тийм ээ. Одоо мэдээж нөгөө мөнгөн төгрөг яригдчихж байгаа учраас тэгээд иймэрхүү зөрчлүүд ач холбогдолтой нэгжүүдэд маань бас дутагдлууд гарч байна л. Массын хэмжих хэрэгсэл дулааж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгана гэдэг дээр түрүү ярьжсэн. Яг ямар учиртай шалгалт вэ?
За салбарын улсын ерөнхий байцаагчийн батлсан 12-16 дугаартай масын эмчлийн хэмжээ хэрэгсэл худалдан борлуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд дээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх өдөр тэмцээний дагуу энэ шалгалтууд маань хийгдэж эхэлж байна. За үүний дагуу болоод ирэхээр иргэд аж ахуйн нэгжүүд маань юун дээр анхаарах вэ гэхээр хэмжилтийн тухай хуулийн дагуу тухайн одоо хэмжээ хэрэгслийг одоо худалдан борлуулж байгаа одоо импортоор оруулж ирэхдээ стандарт хэмжилтийн газрын үнэлгээ бүртгэлд хамрагдаад хэмжилтийн мэдээллийн нэгдсэн санд заавал бүртгэгдсэн байх шаардлагатай байгаа даа. За тэгээд мөн одоо 2 дугаарт тухайн одоо хэмжээ хэрэгсэл маань орж ирснээрээ загварын туршилт гэдэг юмд ордог. Загварын туршилтад ороод тэнцэн тохиолдолд загварын баталгааны гэрчлэгээ олгоод загварын тэмдэг одоо даардаг. За мөн одоо шалгалт баталгаажуулалтанд хамрагдана. Яагаад вэ гэхээр одоо хуулийн маань 8-1-р зүйл дээр худалдаа үйлчлэгээний тооцоонд ашиглагдаж байгаа хэмжээ хэрэгслүүд маань бол заавал баталгаажуулалтанд хамрагдана. Тэгээд заагдсан байгаа учраас энэ төрлийн одоо хэмжээ хэрэгслүүд маань бол шалгалт баталгаажуулалтанд хамрагдаад ашиглахаас өмнө болон одоо баталгаажуулалт юмдаа заавал хамрагдсан. Борлуулахаас өмнө гэсэн үг. Тийм, борлуулахаас өмнө. Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэрэгжилтэн Баярбатараас асууя. Сорьцын хяналтын улсын байцаагч яг үүрэг нь бас юу вэ? Стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тэмцлийн тухай хууль болон засгийн газрын 2010 оны 281-р тогтоолыг хэрэгжүүлэх. За энэ 281-р тогтоол маань юу юм бэ гэхээр сорьцын хяналтын дүрм, журам, за үнэт металлын сорьц тогтоох, эрдэнэ чулууг тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам байна. Энэ журмыг хэрэгжүүлэх. За мөн Монгол улсын хэмжээнд бол 21 аймгийн хэмжээнд үнэт идэлэл түүгээр хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээнийг борлуулахад хяналтыг бол гол нь тавьж ажилладаг байгаа. За 2011 оноос эхлээд ямар ч гэсэн сорьцын хяналтыг бол орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн байдаг. За сорьцын хяналтыг хэрэгжүүлэхдээ бид нар гол төлөв санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. За тэр тусгай зөвшөөрөл нь бол сургалтанд хамрагдаад эрх бүхий байгууллагаас гэрчлэгийцэн хүмүүс санхүүгийн зохицуулах орон тодорхой бас нөгөө бүрдүүлэх материалыг бүрдүүлээд тэмдэглэх эрхтэй байна. Мөн манай стандарт хэмжээ зүйн газрын сорьцын хяналтын газарт заавал нөгөө үнэт идэлтэй сорьцын баталгааны тэмдгийг даруулсан байж энэ бол Монгол Улсын нутгийн төсвөр дээр бол борлуулагдах энэ үйл явцыг бид нар бол энэ орон нутгийн хэмжээнд хяналтыг хэрэгжүүлж ажилладаг байгаа. За сорьц гэдэг нь ер нь яг юу гэсэн үг юм болоо? За сорьц гэдэг маань ерөнхийдөө бол альва металл хайшиг 1001 гэж үзвэл за түүнд дагуулгадж байгаа үнэт металл нь одоо үнэт металл эзэлж байгааг нь хэлээд байгаа юм. За жишээ нь 3 г алтан бүгжийг 1001 гэж үзвэл за түүнд алтны хольц буюу үнэт металл нь 585 нэгж байх юм бол үнийг 585 бидний нэрлэгээр 585-ын алтан бүгжөө гэж хэлээд байна. За тэгээд одоо доорх дэлгэцэн доор одоо юу гарвал одоо тэр нөө энэ алтын идэл юм байна. Энэ мөнгөний идэл гэдэг маань одоо энэ зургийн хэлбэрээр бол та бүхэн харчих байх гэж бодож байна. Хичнээн одоо яг стандарт хэмжилтийн хэлтсэн маань яг Дархуул аймагтай хэмжээнд одоо хичнээн үнэт идэлт одоо сорьцын тогтоож ажилладаг. За энэ болохоор юу нэр төрлийн тий идэлт гэх юм уу? Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн мөн Монгол Улсын нутгийн төсвөрт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн дээр стандарт хэмжилт зүйн газрын сорьцын хяналтын газрын үнэт металлыг тодорхойлох тэр лаборатори дээр энэ хийгддэг. Дархуул аймгийн хувьд бол салбар лаборатори энд бол зөвхөн алтыг л гулдмаалахад сорьцын баталгаа олгож байгаа. Бусад идэл дээр бол одоохондоо манай итгэмжлийн хүрээний хувьд байхгүй байгаа учраас төв дээр хийгддэг. За төв дээр очиж хийгдсэн бараа бүтээгдэхүүн сорилтын дүнгийн хуудастай яриад тэр нь бол одоо яг энэ сорьцын баталгаанд хамрагдсан гэдгийг нотолж байгаа баримтчийг бид нар үзэж хааж шалгалтыг бол явуулж байгаа. Одоо ороцгүй алтан дээр юм биш үү? Тийм, Дархуул аймгийн хэмжээнд зөвхөн алтан дээр улсын хэмжээнд бол хотод хийж байгаа гэсэн үг л тийм идэллүүд дээр. За тэгээд Дархуул аймгийн хэмжээнд бол үнэт идэллийн 25 гаруй объект байна. Аж ахуйн нэгж болон иргэн хувь. За үүнээс сая мөн манай хяналтын байцаагч хэлжсэн салбарын ерөнхий байцаагч урьдчилан сэргийлэх хяналт бол 1 сарын 29-нд батлагдсан байгаа. Үүний дагуу бол 2 сараас эхлээд бид нар бол хяналтыг бол эхлүүлсэн явж байгаа. Одоо энэ бол 5 сар хүртэл үргэлжилж явагдана. За эхний ээлжинд бол Дархан аймгийн худалдааны төвийн 4 лангуу түрээслэгч буюу объектэд хяналтыг эхлүүлсэн. Одоо ингээд 4 сарын 15-наас эхлээд үлдсэн 20 гаруй аж ахуйн нэгж объекттай бол бид нар хяналт шалгалтаа хийхээр төлөвлөлөөд ажиллаж байгаа. Одоо хяналт шалгалтын үед бол бас энэ асуудлаар зөрчил гарах уу? За энэ дээр бол нийтлэг нэг зөрчил маань одоо заавал энэ алт мөнгөний идэл худалдаалж байгаа эрхлэгчд маань санхүүгийн зохицуулах орноос заавал тусгаар зөвшөөрлийг авсан байх хэрэгтэй.
За манай стандарт хэмжил зүүн газрын сорьцын хяналтын газар сорьцоо баталгаажуулсан байх. Сорилтын дүнгийн хуудастай байх хэвээр. За мөн жингээ баталгаажуулна энэ бол мөнгөнд дүнд ашиглагдаж байгаа одоо жинг бол худалдаа авчрын ашиглаж байгаа жинг бол заавал баталгаажуулах хэрэгтэй байдаг. Тэр маань одоо нэгсэндээ маш нарийн бага хэмжээгээр нөгөө грамууд наригддаг, грам өндөр үнэлгээтэй учраас бас грамын зөрүү бас яагаад учраас нөгөө нэгж дамжуулалтаар бол жин баталгаажуулах хэрэгтэй байдаг. За дараагийн нэг дэлхийн юунаар бол энэ дотоод хяналтын журам гэдэг юмыг бас боловсруулж ажилуулаагүй байгаа нь одоо үн хэвлэлүүдэд тодорхой үе шаттай хугацаанд нөгөө сорилттой оруулж сорьцын баталгаа сорьцын тэмдгээд оруулж үүрэгтэй байдаг. Ер нь үн хэвлэл дээр яг зөрчил гардаг уу? За үн хэвлэл дээр бол яг импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хувь хүмүүс их хэмжээгээр юм уу бага хэмжээгээр оруулж ирээ тэр нөгөө нэг лангуун дээр гарах тохиолдол байдаг. Энэ дээр бол бид нар бол цаашдаа бол манай стандарт хэмжил зүүн газар бодлогын хэмжээнд бол гайл дээр нь гайлаас нь бас нэг баталгаажуулалтыг хийх тал дээр бас нэг ажил явуулж байгаа. Тэрнээс биш лагуун дээр ирээд тэр нь хувь хүн 1-2 ширхэг юм уу 5 орыг оруулж ирэхээр тэрийг бас баталгаажуулах боломж байдаг. Бас бид нар ч нэг юу үл хэвдэх аргаар бид нар сорьцыг тэмдэглэж байгаа ч гэсэн тодорхой хэмжээний бас зардал мөнгөтэй холбоотойгоор сорьцын Монгол улсын сорьцын баталгааны тэмдэггүй бүтээгдэхүүнүүд зарагдах гэдэг. Одоо сүүлийн үед одоо энэ diamond, алмаз гэдэг гарч ирж байгаа. Энэ болохоор тармил аргаар байдаг юм уу, юу байдгийг гэдгийг бас нотлохын тулд манай стандарт хэмжил зүүн газрын сорьцын хяналтын газрын лабораторид очиж за энэ яг diamond мөн үү, алмаз мөн энэ бол хов те тармил юм аа гэдгийг яасан гэрчилгээч эцэс ерөнхийдөө хэрэглэгч таавхан ямар нэгэн газраас судалгаа авахд хийхдээ сорьцын баталгааны тэмдгийг нэгдүгээр харах нь за мөн үн хэвлэл буюу тэр алмаз байна уу тэр нэг чүнчиг нуурын байна уу ман байна уу усан болрон байна уу тэрэн дээр стандарт хэмжил зүүн газраас энэ яг тэдийн голчтой тим юуны одоо үн хэвлэл юм а гэсэн гэрчилгээг бас худалдаж авахдаа бас харуул бас одоо мөнгө аяган дээр асуудлууд их гардаг шүү дээ. Тэрэн дээр танах хяналт хэр хийдэ? Мөнгө аяган дээр хийнэ. Тусдаа стандарт энэ мөнгө аягны стандарт гэдэг 65 2015 гэдэг стандарт байгаа. За тэр стандартын дагуу нөө 5-аас багаараас их гар хүртэл гээд байж. За тэрэн дээр ерөөсө бас л нэг аягны ёроол дээр нь сорьцын тэмдэг дарагдсан байна. А нэг тал дээр нь үйлдвэрлэгчийн тэмдэг. Ингээд нэгсэндээ хоёр тэмдгийг л та бүхэн харна гэсэн. Энэ бол мөнгө эдэл дээр болон алтын эдэл бүх эдэл дээр тавигдаж байгаа. Одоо мөнгө эдэл дээр чи ямар сорьц өгдөг лээ? Бас ойлгоогүй нөө юу байгаа. 585 юугээр бас энэ дотроо нэг хэлбэр дүрсээрээ ялгаатай. Тэгэхээр одоо та бүхний доогуур дүрсийг өгөхөөлгөө. Тэрэн дээрээс яг алтын эдэл нь ийм хэлбэртэй байх юм байна. Мөнгө эдэл нь ийм хэлбэртэй байх юм байна. За цагаан алтын эдэл юм уу монет эдэл гэдэг маань тодорхой хэлбэр дүрс байдгийн. Одоо жишээлх юм бол энэ гурвалжин дотор ч байд юм уу. Энийг одоо ингээд дэлгэцийн доор өчүүл бас нэлээд тодорхой харагдах. Одоо ер нь яг ийм тэмдэглэгээтэй байхад тухайн одоо Монгол улсын сорьцын асуудалгүй асуудал байхгүй. Академик тэмдэг байдгийн тэр нь үйлдвэрлэгчийн тэмдэг. Тэр нь зоос гоё юм уу? Тэ нөгөө нэг ариун үндэсч байд юм уу? Аж ахуйн нэгжүүдийн бас өөрийнх нь баталгааны тэмдэг гэж байгаа. Тэрний хажууд заавал Монгол улсын сорьцын баталгааны тэмдэг нь алтын эдэл дээр ийм хэлбэр дүрстэй байх юм байна. Мөнгө эдэл дээр ийм байх юм байна. Гэдгээр ингээд нөгөө хэлбэр дүрсээр ялгаатай доторх нөгөө орцтой нөгөө нэг үнэт металл хэд агуулгаж байгаа гэдгийг бас ярьдаг. За сүүлийн карат гэдээ бас яригдаад байна шүү дээ. Тэр 14 караттай гэж байгаа юм бол 585, 24 карат гэх юм бол 999-ийн сорьцтой байна гэдээ ойлгох хэрэгтэй. Сорьцыг хурамчаар үлдэх боломжтой хувь хүмүүс байхгүй дээ. Тусгай одоо бас нэг цохилт те тусгай багш төхөөрөмжөөр цогтөг. Тэр зөрчил өөр нь илэрж байгаагүй юу? Илэрж байгаагүй. Миний лав энэ 10 хэдэн жилийн хугацаанд ажиллах явцдаа илэрсэн л байхгүй. Мөн бас дээрээс нь нэмж хэлэхэд нөгөө хэрэглэж үйлчлүүлэгчд маань одоо нөгөө үнэт эдлэл чинь нөгөө өөрөө өндөр үнэлгээтэй бараа бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээд худалдан авалт хийхдээ тухайн одоо миний авж агаад одоо тэ бараа бүтээгдэхүүн үнэт эдлэл маань жиндээ хүрж ийн үү хүрэхгүй байх уу гэдэг дээр одоо нөгөө худалдан борлуулагчид одоо ашиглаж байгаа худалдааны жингүүд байгаа шүү дээ. Жин байгаа. Тэрэн дээр за одоо нэг тухайн бүтээгдэхүүн дээр чинь шошгон дээр нь бас тэдэн грамм гэдэг тийм орцтой гэж тавигдсан байгаа мэдээлэл нь тэрийг хараад энэ одоо яг одоо 2 граммда 3 граммда хүрж ийн үү гэдгийг худалдааны жин дээрээ тавьж үзэж явах шаардлагатай мөн тэрийг худалдан борлуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд маань болоод ирэхээр мөн та одоо бараа бүтээгдэхүүн авахдаа манай одоо энэ баталгаатай худалдааны жин дээр тавьж үзээд ингээд аваарай гэд ингээд ерөнхийдөө тухайн жингээс зөрүүтэй байх юм бол буцаалтаа хийгээд эсвэл танаа байгууллагад хандах хэрэгтэй. Эсвэл манай байгууллагад хандна. Тэр зөрчилтэй
газар дээр нь арилгуулах арга хэмжээгээр. За тэгээ бас нэг юм ингээд яхад бол энэ 2024 он болвол стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх хичээл гэдэг манай салбарын хэмжээнд ураа гаргаад за энэ хүрээнийхээ өрөөнд стандартаа Монгол нөлөөллийн аяныг бид нар бол улсын хэмжээнд хийж салбарлаад стандартаа дарах. Тэгээд одоо энэ орон нутгтаа бол одоо стандартаа дархан гээд бид нар энэ стандартаа дархан стандартаа Монгол байна. Энэ бол ерөөсөө нөлөөллийн аян стандартын нөлөөллийн аянг л явуулж байгаа. За энэ хүрээндээ бид нараас нөгөө хөдөлмөрийн яармаг юутай хамтраад одоо 4 сарын 3-наас эхлээ 12-ыг өнөөдрийг дуустал. Тэ аж ахуйн нэгж иргэдтэй ойртож газар дээр нь үйлчлэгээ гэж. За сум орнууд баталгаажуулаад байгаа чин эднэр бол яг нэг газар соёлынхын төв дээр нь очиж баталгаажууллаа. За 3 сумаараа явж дууслаа. За өнөөдрийн байдал гэхэд дархан сумын 1 2 3 дугаар баг, за 15 дугаар баг дээр бас очиж нөгөө нэг жингээ баталгаажууллаа. Нөгөө даралтын аппарат хамгийн гол зохиолоод байдаг асуудал бол усны тоолуурыг бол яг нэг юун дээр нь баталгаажуулна. Бидний тоног төхөөрөмжийн юунаас шалтгаалаад жинг худалдааны жинг баталгаажуулна. Нийтлэгээр хэрэглэгддэг юм. Тэр нь болохоор юу юм бэ те? Өөрөөсөө явж тухайн үнэтэй зөөврийн эталон тоног төхөөрөмжтэй учраас бид нар тэрийг боломжтой усны тоолуур цэглааны юу болохоор яг цэглааны манайх бол зөөврийн нэг фазаараа хийж байгаа. 3 май дээр нь болохоор сойрон төхөөрөмжтэй хийждэг учраас бас зөвлөх боломжгүй байдаг. За өнөөдрийн подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Ирсэн хоёр төчөндөө маш их баярлалаа. Тэгээ нэмж хэлэх юм байна уу? За стандарт хэмжилсэн газраас зохион байгуулж байгаа стандартаа Монгол нөлөөллийн аян бол одоо энэ жилийн турш бол үргэлжлэнэ. За үүнтэй холбогдохоор бол стандарт хэрэгжилтийн үр дүн буюу холбогдох одоо Монгол улсын хэмжээнд 6500 гаруй стандартууд байгаа. Энэ хэрэгжилт стандарт хэрэгжилтүүдийг тухайн салбар нэгжүүд дээр хяналтаа хэрэгжүүлэхэд лавцгаа анхаарч бид нар ажиллана гэж бодож байна. За баярлалаа. Дараагийн дугаараар ирэн уулзцгаая. Баярлалаа.